Сан байцгаанууд та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилох хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс цагаатчилтай холбоотой бодлогыг хатуу бодлогыг хэрэгжүүлж байгаа. За үүнтэй холбогдуулан улс орнуудын зүгээс виз үсэх тохиолдолд тухайн орнуудын иргэдээс барьцаа шаардах ийм хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. За тэгвэл энэ хөтөлбөртөө дахин 12 орныг хамруулахаар болсон байна. За энэ 12 орны иргэдээс нийтдээ 15 мянга орчим $10 хүртэлх барьцаа шаардахаар төлөвлөж байгаа юм байна. 4-р сарын 12-нд хэрэгжих энэхүү шинэ шаардлагын дагуу хэд хэдэн твийн 12 орнд бол одоо ийм шаардлагыг тавихаар болсон байна. За үүний тал хувь нь Африкийн улс орнууд байгаа юм байна. За эдгээр одоо шаардлагад хамрагдсан улс орнуудыг дурдах юм бол Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврики, Монгол улс, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гинэ, Сейшелийн арлууд, Түнис гэсэн орнууд багтаж байгаа юм. За эдгээр орны өргөдөл гаргагчид аялах, суралцах, ажил эрхлэх зорилгоор оршин суух хэсгээс үл хамааран виз авахын тулд барьцаа төлөх шаардлагатай болно. За визний ярьцлагын дүнгээс хамааран барьцаа нь 5,000, 10,000 эсвэл 15,000 $10 байж болно гэсэн ийм мэдээлэл ирсэн байна. За ихэнх орны хувьд эдгээр одоо тоон нь бол тухайн орныхон жилийн дундаж цалинтай тэнцэж байгаа бол зарим оронд бол тухайн улсын иргэдийнх нь цалингийг одоо хэдэн жилийнхэн цалинтай тэнцвүүц хэмжээний ийм одоо барьцаа хөрөнгө шаардахаар барьсан байна. Виз эзэмшигчид Америкт байх зөвшөөрөл авсан өдрөөс өмнө Америкийн нэгдсэн улсаас гарсны дараа барьцааг буцаан олгоно. За хэрэг виз эзэмшигч нь Америкийн нэгдсэн улс руу аялахгүй байхаар шийдсэн тохиолдолд барьцааг нь мөн буцаан олгохоор тохирсон байна. За Трампын засаг захиргааны зүгээс өнгөрсөн жил Бангладеш, Нигер зэрэг 38 оронд барьцаа тавих ийм шаардлага гаргасан. За энэхүү нэмэлт шаардлагыг удахгүй бас ингэж өргөжүүлж байгаа. За ингэснээр бол нийт 50 улсыг Америкийн нэгдсэн улсад одоо виз авахаас өмнө барьцаа төлөх шаардлагатай болгож байна гэсэн үг юм байна. За Трампын засаг захиргааны хувьд ингэж одоо шийдвэр гарах болсон хугацаа хэтэрсэн оршин суух зөвшөөрөл өндөртэй байгаа орнуудад ийм шаардлага одоо явуулах болсон гэдгийг хэлж байгаа юм. За визний барьцааны төлбөр нь визний хугацаа хэтэрч Америкийн нэгдсэн улсад хууль бусаар үлддэг виз авагчдын тоог эрс бууруулахад үр дүнтэй болох нь аль хэдийн батлагдсан гэж Америкийн төрийн департамент мэдгдсэн байна. За энэ нь Трампын засаг захиргаа хууль ёсны цагаатчилтай холбоотой бодлогыг цангатгах хязгаарлах чиглэлээр хийсэн хамгийн сүүлийн алхам болж байгаа юм. За Трампын засаг захиргаа 1-р сард Афганистан, Бразил, Египт, Оросын холбооны улс, Тайланд зэрэг 75 оронд цагаачлалын виз олгохоо төр зогсоосон ийм шийдвэр гарсан. За энэ оронд нь бас Монгол улс багтсан. За 75 орны цагаачлалын визийг төр зогсоосноор эдгээр орны иргэд Америкийн нэгдсэн улсад ажиллах эсвэл гэр бүлтэйгээ уулзах зорилгоор виз авах боломжгүй болж байгаа юм. За 75 орны хувьд цагаачлалын виз нь төр зогсоосон явдал нь бас шүүхтэр нэхэмжлэх үүсгээд байгаа. Америкийн төлөөлөгчдийн танхимд ардсан намыг төлөөлж байгаа гишүүдийн зүгээс Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж байгаа энэхүү бодлогыг одоо цуцлах юм шаардлага гаргаж байгаа юм. За энэхүү одоо шийдвэртэй холбогдуулан Монгол улсад байгаа Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас анхааруулах зөвлөмжийг манай улсын иргэдэд өгсөн байна. За виз мэдүүлэгчдийн хувьд 3 дахь этгээдийн захим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх тухай сануулга өгсөн. За констос албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр байршуулах шаардлагагүй гэдгийг анхааруулсан байна. За барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол улсын иргэдэд B1, B2 ангиллын виз олгох боломжгүй болсон. За энэ шаардлага нь визийг хаанаас бидүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчлэнэ гэдгийг анхааруулах мэдээндээ сая оруулсан байна.